Нүүн. Зүгээр сая өргөн барьсан байгаа төсвийн төсөл болон энэ мөнгөний бодлогын төсөл дээр нь 2 өдөр хилцүүлэг хийлээ. Ажиглах юм бол дүгнэх юм бол бидний ярьж байгаа юм хэврэл байгаа. Гэтэ юм өөрчлөгдөхгүй юм байна. Бодлогын хувьд буурахгүй, мөнгөний бодлого хатуу байх нь ойлгомжтой юм байна. Төсөвт хэлсэн засаг төсвийнхээ алдагдлыг эдийн засгаас мөнгөний татаж авна. Тэгэхээр зээл хомс байна. Зээлийн хувьд буурахгүй. Тэг эндээс ингээ үзэхээр яхаа бод байдал юм байх юм байна. Асуудал нь зүгээр миний бодож байгаагаар энэ бас яг цаана арай тэр углуурганда байна. Зээлийн хувьд яг энэ нөхцөлд боохгүй бид нар дахиад яг энэ чигээр байх юм бол 20 жилийн дараа ч энийг ярьсаар байх болно. Тэгэхээр ямар ч нэг Монгол банк маань их хурл бол уг нь Монгол банк бол их хурлын харьяа байгуулах гэхээсээ илүү их хурл Монгол банкны хараат байдлыг нь хадгалах ёстой, дэмжих ёстой байгууллага юм байгаа юм л да. Тэгээ Монгол банк нь илүү хараат тус илүү жоохон хүчтэй байгаасаа гэж бодож байна. Засгаас үлдээсэн эсвэл ингээд шаардсан юмных нь үлдэгдэл дээр нь мөнгөний бодлого явуулах гэж ядсан юм байгууллага биш байгаасаа гэж бодож байна. Монголд бол яг үндэ бод байдал дээр одоо мөнгөний бодлогын орон зайвар байхгүй болчиход байгаа байхгүй. Байхгүй зөвхөн ингээд тулсан үед л жоохон гал унтраах маягийн л юм маш нөлөө багтаа юм бодлого санагдаад. Тэгэхээр зүгээр ингээд дүгнэлтийн хувьд эргээ харахаар яг нь цаашдаа энэ Монгол банкны үйл ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн зохицуултыг жоохон эргэж харамаар санагдаж байна. Санхүүгийн салбар гээд энэ салбарт банк болон банкны ус байгууллагууд байгаа. Тэгээ өмнө нь бол бид нар олон жил ярьж ирсэн банк давмгаалаад байна. Банкны босон зөвхөн 2% байна, 1% байна гэж ярьдаг байсан. Одоо бол нийт активын нийт хөрөнгөийнх нь 10 орчим хувь болцсон байлаа. Ашигийнх нь бараг 30% ч байна уу? Банкны бус салбар эзэлж байгаа. Тэгээ ингээ харахаар нэг тоогоог 2 гараар зохицуулах гэж оролдоод байгаа нь маш бүтцийн буруу алдаа байна гэж бодож байна. Энийг явандаа айжим хууль эрх зүйнд өөрчлөлт оруулдаг юм засахгүй бол ийм том эрсдэл, ийм зөрөө Монгол улсын санхүүгийн зах зээл дээр гарцсан байна. Энэ нөгөө бидний санхүүгийн зах зээл эдийн засгийн доктортой байдлыг хангахад цаашдаа асуудал болно гэж итгэлтэй байна. Тийм болохоор яа харахгүй энэ Монгол банк болон санхүүгийн цэцэл хорооны зохицуулахын хүрээг нь тогтоож өгөхгүй бол нэг тоог хоёр талаас нь хутгаас самраад байх юм бол энэ бол эрсдэл нь арилахгүй дундаа бараг зээлээ шилжүүлдэг яадаг идэг иймэрхүү эрсдэл нь бол нэмэгдээд байх байхгүй. Бод байдалтай гэсэн бараг бүгдээрээ мэдж байгаа. Банкуд, банкны байгууллагууд, банкны бус санхүүгийн байгууллагууд хоорондоо холбоотой шууд холбоотой зөндөө байгаа. Энэ ч өөрөө том эрсдлийн учиг нь. Хэрвээ энийг ингээ нэгдсэн байдлаар уялдуул зохицуулж явах хянжаахгүй болвол энэ бол үнэхээр санхүүгийн зах зээлээр том эрсдэл гарнаа. За тэгээд зүгээр сая ингээд хилцүүлгийг ажиглаад байхад бид нар зээлийн хүү ярьж байна. Ипотекийн зээл ярьж байна. Нэг харсан чинь Монгол банк мөнгөний бодлого барьдаг биш. Яг ипотекийн зээл олгодог, хүү тогтоодог газар мэд болцоод байна. Тэгэхээр сая энэ санхүүгийн салбарын зохицуулт болон энэ зээлийн хүүтэй холбоотой зарим Монгол банкны үүрэгт хамаарахгүй холбоотой ажлыг Монгол банк манаас шууд заримыг нь шулуухан мэрэгчлээ хөвчсөндөө хэлээд биш гэдгийг хэлмээр байгаа. Тэгвэл бүгднийг аваад хариулаад ахаар бүгднийг хамсаргаа сүулдэ яг нөгөө хөгжлийн банк шиг нэг банк шиг нэрнч банк юм да иймэрхүү болоод буруу ойлголт төрүүлээд байна. За тэгээ цаашаа тэр нөгөө зээлийн хүүдэр бол олон хөтөлбөрүүд гарсан. Хэрэгжихгүй байгаа шалтгаан нь яг үнэндээ бол энэ бол банкны ч асуудал биш, Монгол банкны ч асуудал биш. Яг нөлөөлөх бодлого нь энд байгаа боловч цаанаа бол ерөөсөө Монгол улсын бидний байгаа эрсдэлтэй холбоотой юм а. Тэн дээр бол их хурлаас дахиад ажлын хэсэгч меморын гаргаад ажиллах санал байгаа. За баярлалаа.